Эрхэм хүндэт үзэгчдийн өнөөдрийн амгалан айлтгая. Бидний үндэсний телевизээс явуулж байгаа зүрхэнд мөнгөрсөн аялгаа хэмээх цоврал дуунуудын нэвтрүүлэг энэ удаагийн дугаар бол эхэлж байна. Үзэгчид та бүхэн урд урдын дугааруудтай бас ямар нэгэн хэмжээгээр танилцсан болвол санаж байгаа бах. Манай нэвтрүүлгийн үндсэн санаа бол хуучин сайхан дуунуудыг манай алдартай сайхан дуучид, авьяаслаг дуучид дуулж, шингээж үлдээсэн байдаг. Тэдгээрийг орчин цагийн дуучид, хөгжимчид, хөгжмийн найруулагчид шинчлэн найруулах, эсвэл хിവэрэн давтах замаар дахин сэргээж дуулж байгаа ийм урсгал явц байгаа юм. Энэ явцыг л үзэгчтэйгээ хамтран харж, сонсож, хуучин дуучид маань ямар шууд дуулж байж лээ. Дуучид маань ямар шууд дуулж байна уу? Дуу ер нь хэр зэрэг урт настай байдгийм, яагаад сайхан дуунууд ингэж дуулагдığım гэдэг ингээд нэг ийм ажиглалтын төвчний ийм байдлаар бид нар нэвтрүүлгээ явуулдаг. Бидний хувьд бол яг дараа үеийнхэн энэ дуу бидэнд хинээр дамжиж яаж хөлөглөж ирв. Хоёрдугаар тэр нийгмийнх нь тухайн үеийнхэн цаг үе байдлаас гадна энэ дуу гэдэг чинь өөрийн гэсэн хувь зайтай байдаг. Энэ хувь зайг хэн бүтээдгүү эргээл дуу бол 3 жигүүртэй гэж ярьдаг шүү дээ. Дуугийн дуулсан хүн, дууных нь үгийг бичсэн хүн, дууны аялгауг нь бичсэн хүн, дөрөв дэх бас нэг том жигүүр нь бол үүнийг жигүүрлүүлж байгаа тэр сонсогч ард түмэн өөрөө байдаг. Тэгэхээр энэ дөрвөн гайхамшигт үзэгдлийн холбоосон дунд дууг авч үзнэ гэдэг бол дуу бүрэн бүтэн байдлаараа дараа үедээ хүрэх нэг сэжүүр бий болж байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол нэлээд хэдэн дугаар гарсан. За энэ нэвтрүүлгүүдийн хамгийн сайхан гайхамшигтай нэг сайхан чанар нь юу юм бэ гэхээр ганцхан дуутай тэгээд өөрөөр энэ хүн бол энэ нарт хорвоо дээр дурсахдаггүй. Тийм хүмүүсийг хүртэл бид нар их дурссан байх юм. Энэ бол бидний гэдэг юм уу энэ Монгол телевизийн маань үнэхээр гавьяа юм аа. Уншигч түмэн маань дуучин ард түмэн маань бол энэ бүх дуугаа өөрсдийнхөө зүрхний хувьд хадгалж ядг юм байна. Дахин сэргийхэд дуртай юм байна. Үүнээс илүү давт сайн дуулаарай гэж дараа үеийн дуучдад даалгавар өгдөг юм байна гэж бас ойлгож байгаамаа. Тэгээ өнөөдрийн эхчүүд, бүсгүйчүүдийн сэдвтэй ийм дуунуудыг бол сонгож авсан байна. Эхлээд бид нар бол эхчүүдийн тухай, эмэгтэйчүүдийн тухай хэрэг дуулах гэж байгаа бол бүүвэн дуунаас л эхэлнэ эцэст. Энэ бидний сонсох харах бүүвэн дуу бол зөвхөн өлгийтэй хүүхдийн бүүвэн дуу биш. Эх орны эхийн чихэм гэмээр юм бүүвэн дуу. Энэ бол манай алдартай яруу найрагч Дэндвийн бүрөвдөрж ийм том найрагдлаас авсан бүүвэн дуу. Хөгжмийн зохиолч нь бол Дэндвийн Бадарч гэж том хөгжмийн зохиолч байна. Энийг бол анхудаа Монгол Улсын гавьяа жүжигчин Отгон дуулсан. Энийг бол манай сонсогчдод их сайн мэдж байгаа. Хоёулаа ингээд дуугаа сонсъё. Ингээд Отгонны дуулсан нэг бол Айсуу гэж залуу дуучин дуулсныг бид нар хүргэж байна. Уламжлалт бүүвэ ч юм уу энэ уламжлалт бүүвэн дуутай бол хамаагүй аялгана. Энэ бол нөгөө бүрүүдэрж байгаа алдартай
Хөх тайлбарын тэрлэг гэдэг найрагдлаас авч хийсэн дуу. Том найрагдлуудаас том шүлэгнүүдээс одоо нийтэд дэлгэрсэн, тархсан найрагдлуудаар бол дууны бүтээл хийх асуудал бол 70-аад оноос эхлээд манай хөгжмийн зохиолчдод бол бий болсон. Дэндвийн Бадарчугаан хувьд бол энд нэлээд гарсан. Их түүнээс алдарсан одоо хоёр бүтээл бол Асүгийн Сингээгийн Тагтаа найрагдлаас авч манай ардын жигч Мөнгөшөр дуулсан. Тэгээд Пүрэвдэрж байгаа энэ байна. Тэгээд одоо жишээлбэл юу гэдгийг өвөр Монголын тэнгэр жишээлбэл би Монгол хүн гэдэг чимдгоо найрагдлаас аваад хийчихсэн байдаг. Манай Бат төмөрөг ихэд нөгөө Хөхманхан тэнгэрийг эзэний тэмдэр би хаан тэрвөөгээд Бирвагаа бас энүүгээр хийсэн байдаг. 9 эрдэнийн орон гээд нөгөөх том одоо найрагдлаар хийсэн. Яагаад тэгж яах вэ энэ дуур дотроос штэ жишээлбэл аари ч юм уу те одоо ораторийн энтер бол хүмүүс яг тэр болгон сонсоод байхгүй штэ. Тэгэхээр хөгжмийн зохиолч ч гэсэн бас тэр том одоо аарич бичихгүй тийм үү том оратори бичихгүйгээр нөгөө бэсрэг тэр хөгжмийн зохиолууд руу орсон юм биш үү? Би бол энэ том найрагдлаас сугалж юм хийж бол үзээгүй. Ер нь санаанд ордог. Тэгэл хүн хийцэн хойно нэрээ юм сайхан болдгийм байна л гэж боддог л доо. Найрагдлын агуулга бол маш цартай байгаа. Тийм учраас тэр цартай дуу хийхийн тулд тэр цартай том найрагдлаас үндсэн санааг нь авчиж байна гэж ингэж бодож байгаа юм. Нөгөө талаар бол энэ том найрагдлууд ч бол цөмөрөө бараг агуу гэж хэлж болохоор найрагчдын шүлэг байгаа байхгүй юу? Бараг л агуу гэж хэлж болохоор одоо чимдигч гэдэг юм уу, Пүрэвдэржийг яв холон гэж одоо бараг л тэгнэ үсттэй. Тэгнэ шүү дээ. Тэгэхээр тэр шүлэг бол үнийн чанартаа тэр агуу руу төгссөн баг. Тэр том агуугаар дамжиж өөрийгөө илэрхийлсэн тийм орлого байж магадгүй гэж би ингэж боддог. Яг хийцийн хувьд бол 30-40 оны цэнхэр дурдан алчуур гэдэг дуу шүү дээ. Эмэгтэй хүн дуулаад эхтэйчүүд ард нь төрдөг. Ийм л хэлбэрийг барьсан. Тэгэхдээ отгоны хоолой бол өөрөө бүр жич Монгол хоолой. Одоо Европын ямар ч одоо хольц байхгүй. Тийм агаарлаг, шингэн, жинхэнэ Монгол эмэгтэй хүний тэр нэг станыг эмэгтэй хүн нэг ингэж дуурандаа гэмээр тийм шинг тийм талын зэрэг хоолой гэж тийм хоолой. Тэгээ тэрүүгээр тэрний нь бол Бадарчугаа маш сонирхолтой барьж аваад ингээ хийчихсэн. Тэгэл их алдартай дуу болсон. Нөгөөтэйгөр яагаад тэгж байгаа юм гэхээр жишээлбэл манай урт насангой бол дуулж болох байсан боловч урт насангойд энэ дуу хийж зохихгүй л байхгүй юу. Яагаад тэгж яах вэ гэхээр отгонгойн хоолой Монголын бүх нийтлэг эмэгтэйчүүдийн тэр дундаж хоолой төлөөлөл болж чадсан байх гэж. Яагаад тэгэхээр мэрэгжлийн хүн дуулж байгаа гэж ерөөсө бодогддгүй байхгүй юу? Одоо бид нар чи хар багасаа энэ дууг сонссон. Тэгэхэд ердийн л одоо бидний ээж их чин тэр дуулвал нэг иймэрхүү л дуулах байсан баг. Гэмээр тэгэд нөгөө дикц гэж ярьдаг шүү дээ. Үгээ маш тод хэлдэг. Ямар нэгэн дэг сургууль, дууны дэг сургуулийн асуудал биш. Зүгээр цэвэр тэр тембр ихшгэлгээний хувьд ингэж онож олсон учраас бол их зөв зогсон байна, тийм ээ. Нэг агуу сайхан зураачийн тухай дурсахаар л тэр зураачийн зурсан зургууд амьлаад нүдэнд босдог шиг дэндвийн Пүрэвдэрж ихлээр л өнөө алдарт дуунууд Алтан шар зам 4 цагийн дал хаврын шөнийн бодол за орчлонд би азтай төржээ сайн нөхрийн ерөөл гэд ингээд хүн ер нь зүгээр агуу яруу найрч гэдэг юм уу ер нь яруу найрч нэг хэдхэн л оргил дуутай байдаг юм байна. Энэ нь бол яг үндэсний баялаг болоод үлдчихдэг юм байна. Тэгээ саяны дурдсан дуунууд бол манай дэндвийн Пүрэвдэрж байгаа үнэхээр сайхан дуунууд. За энэ Хөх тайлбарын тэрлэг найрагдлын энэ хэсэг бүүвэн дуу бол за ер нь зүгээр арт түмний үеийн захиастай дэндвийн Пүрэвдэрж байгаа бол нөгөө аав нь ингээд мордоод явчихсан, ижигээс нь салаад тийм ээ. Гэтэл ижийн нөгөө тооготой өрмөө цоолоод сүү өргөөд үлдчихсэн гэж. Тэгээд ижидээ их хайртай. Ижигхэн тэр гуниг зовлон гих мэддэг. Тэгээ энэ дотор нэг санаандгүй мөр байдаггүй юм. Аавын өгөөд аав болсон ард олноо хайрлаж яваараа гэж. Энэ өөрөөр хэлбэл яруу найрагчийн яг чин зүрхнээс ургасан үг. Учираас нэг аав нь одоо хол хувь зээнэ ирэхээр яваад гисэн байна. Нөгөөх нь дайнд өргөцсөн байна, тийм үү? Тэгсэн хэрнээ тэр аавыг орлож үлддэг арт түмнийг хайрлах тэр яруу найрагчийн чин зүрхний захиас бол жохомхоо энэ дуун чингсэн байт юм а гэж харагддгийг.
Бадарчгаа пүр өдөржгаа хоёр бол ер нь их гар нийлж байсан шүү. Тэр хаврын шинийн бодлого тэр хоёр ч их мундад байсан тийм учраас бас гар нийлэх гэдэг нэг юм байна. Тэнд гар нийлэх гэдэг нэг юм байна. Энэ хоёр овг нэртэй энэ хоёр нийлж их олон сайхан дуу. Бадарчгаа сайхан, Хэрлэн нутаг сайхан гэж сайхан дуу вэ. Олон сайхан дуунууд үү дээ Бадарчгаа. Миний сайхан хөдөө үлөө. Миний сайхан хөдөө. Сайхан хөдөө. Малчин төмний баяслаа. Тийм учраас энэ дууны том одоо зохиолч энэ хоёрын бүтээлээр өнөөдөр ингэж нэвтрүүлэг эхэлж байгаад бол их баяртай таатай байна. Манай тэр Айсуугийн шин залуу одоо бүсгүйн дуулсныг та бүхэн сонсоод бас сэтгэл чинь таатай байх хаа гэж би бодож байна. Сүрэнгийн шүлэг Сангидржийн хөгжим миний ээж тэмээчин гэдэг дуу хуучин дээр үед одоо уран сайханч гэж байсан мэрэгжлийн газар ажилладаг болохоор л тэгдэг байсан байна л да. Уран сайханч Саран Туяа бол дуулсан байгаа. Одоо Отхон Жаргал дуулсан байгаа. Энийг хоёулаа нэг сонсоод байгаа. Захгүй говийн үзэсгэлээ Загийн шугий дудан гови хаваржанда дучин эжмен суугата За ийм л хөөрхөн дуу да. Ийм хөөрхөн дуу. Хоёр бүсгүй их сайхан дуулсан байна. Сангидржийн бүтээл байгаа. Сангидрж гэдэг нь одоо зулаа цагаан алтай. Гар төсөөлж болно шүү дээ.
Энэ дуу өөрийнхөө үед бол цоо шин дуу байсан. Хоёр зүйлээр цоо шин дуу байсан гэж би бол боддгийн. Нэг талаасаа бол яг соёл эрдэнэ Баян Монгол чуулган тэргээд цахилгаан гитар, цахилгаанууд нүдээд нэлээд чанга нүдээд эхэлсэн. Банзан гитарнаас жоохон холдоод цахилгаан гитар нүдээд эхэлсэн. Тэгэхээр хөгжмийн зохиолч бол яг энэний эсрэг тавиад зөөлрүүлэх, хүний сэтгэл рүү одоо яг дотоод руу өнгөх. Тэгээд ардын уламжлалт маягийн хоолойч биш. Европын сонгодог хоолойч биш. Яг зөвхөн pop маягтай байж болно. Нэг ийм маш хувийн гэж хэлж болохоор хоолой. Ийм их онцгой сонин хоолой барьж аваад ингээ хийчихсэн. Тэр нь бол хүрсэн. Саран туяа маань өөрөө маш их эв гаргасан. Жаахан гунигтай чим шиг тийм ээ, хөнгөн гунигтай чим шиг, санааширсан чим шиг ийм хөг уянгаар малчин хүн тэр тусмаа одоо тэмээчин говийн одоо аглagd сууж байгаа ижийг дөрвтөх бол яг социализмын үед бол нэг их бас одоо зөвшөөрөгдөхгүй байсан ч гэж магадгүй. Гэтэл энэ барьерыг, энэ садааг бол их зоригтой одоо давж гарч ирсэн дуу юм шиг санагдаж байгаа юм. Тэгээ аялгауны хувьд бол тийм бие биелгээний хөдөөх тэр нэг бүр нэг уг язгуур аялгаутай бол дөхүүлсэн. Тэгсэн мөртлөө хөгийн хувьд бол Монгол дууны хөгнөөс халиасан. Халиаж тэр 6 дахь 7 дахь өргийг ашигласан. Энэ эднэрээр бол их сонирн байсан. Бүрүүсрэнгуйн одоо хамгийн оргил сайхан дуу бол нөгөө алган дээрээ бөмбөрүүлсэн, айлын хооронд үрсэн азай бурл ээжийнхээ ачийг яаж хариулна да гэж. За энийг бид нар чинь их олон хүн өөр нь ардын дуу гэж андуурдаг шүү дээ тий. Үнэхээр ардын дуу болтлоо алдарсан дуу. Бүрүүсрэнгуй маань Баянхонгор аймгийн хүн байгаа юм. Яг өөрөөр хэлбэл энэ тэмээчин ээжтэй. Тэгээд энэ Бүрүүсрэнгуйн дурсамжид байдаг юм а. Тэрийг ингээд уншихад бол ингээд нулимс гармаар байдаг юм. Бүрүүсрэнгуй бол онцгой эрх өссөн гэж өөрийгөө одоо бичижсэн. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд наашаа гарахад тэр ээж нь тэр элсэн манхан нутагтаа ингээд үлдсэн гэж. Тэгээд яг энэ дууг сонсохлоор одоо тэр захгүй говьд байгаа сууж байгаа мянган одоо олон зуун мянган ээж нар биш үү. Үүнийг Саран туяаг эгч гэдэг чинь бол тэр үед бид нэг гой хотын цагаан эгч гитартай зөөлөн намдуу гой хоолоогоор учирлаж уянгалдаг нэг ийм хоолойтой хүн гарч ирсэн. Тэгээ би сая яагаад энэ хувийн гэж яриад байгаа юм бэ гэхлээр энэ сангидорж байгаа бол өөрөө их нүргэлсэн ер нь зулай цагаан алтай энэ төр гэл нэг өөрийг харахад ч гэсэн нэг тийм Монгол далай гэл их нүргэлсэн хэрнээ орсоор хэлэх юм бол их личностны их тийм лиричны тийм ээ их яруу тийм дуу одоо сангидорж байгаагаас ийм хөгжим гарсан гэхэд бол үнэмшмээргүй инхри нандан тийм аяыг энэ дуунд бичсэн юм байна. Тий сангидорж бол хөгжим бичээгүйгээр дандаа дуу бичсэн бол ер нь гарамгай байж болохоор л. Та нарт бичих юм үлдэх байсан уу? Тий баг над бидэнд үлдэхээр биш хөө. Ер нь дууны хувьд бол сангидоржийн бичсэн дуу ер нь тун чанга. Тийм учраас их авьяастай хүн байжээ гэдэг нь бол яг зүгээр төгөлдөр хуур, симфони хөгжим, найрал дуу энэ төр гээд нилээ явсан. Тэрэнд их хүч өгсөн. Утган жаргалын хувьд бол их хөөрхөн дуулсан байна. Өөрийн чинь яриад байгаа тэр хувьчилсан, ганц хүнчилсэн Саран туяагийн аялгыг жоохон нийгмийн шинж рүү хандуулах гэсэн хандлага бол байна. Энэ цаана байгаа тэр дуурч байгаа хөгжимч гэсэн илүү их жаахан өргөн утга сэдв рүү орсон гэдэг юм уу да? Тий. Тий хөгжмийнхэн задаргаа илүү томтой юм. Тэгэхээр бол ингэж бол дуулж болно. Ингэж дуулахад бол хүмүүс аятайхан хүрч магадгүй. Энэ дуу яг Монголын орчин цагийн дуунуудаас нэлээд тийм олон улсын олон ард түмний дунд дуулагдж мэдхээр дуу байгаа бол да. Гадны хүнд яг Монгол юм шиг сонсогдоод тэгсэн мөртлөө өөрт нь их ойрхон сонсогдох нэг юм байна шүү дээ. Үлэмжийн чанар бол гадны хүнд сайхан санагднуухаас ойрхон санагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нэг жишээлбэл манай Пүрэв доржийн Улаанбаатарын үдшгээд дуу шүү дээ.
одоо зүгээр дэлхийд дуулсан юм байна шүү дээ. Тэр нэг сэтгэл зүрхний мөн чанартай ч юм уу те. Тийм дуу болох хамтлага байна гэсэн ийм ойлголт өгдөө. Тийм учраас энэ дуу бол бас өнөөдөр манай хан хилдээд ингээд оруулдаг нь их сайхан юм болж яа л гэж би ингэж бодож байна. How
Дараагийн дуу бол Яв Холонгийн шүлэг. Миний хөгжмөнд хийсэн Монгол үсгүй гэдэг дуу оруулсан байна. Энийг бол анх Монгол улсын гавь шигчин банзрагч дуулсан. Одоо нөгөө нэг би Монгол ирэх хүн билүү дуу дуулдаг Баттболд дуулснаар ингэж сонголт хийсэн байна. За энийг сонсъё. Бор Монгол бүсгүй амьдрал хөтлөх алтан харгүй орох та ориг тоя онада дурлах янаг ханцараа. Энэ уйсныг бүү асуу, инээснийг асуу гэдгийг сая энэ дуу явсан та нэг гоё болсон. Гоё инээгээд та яг юу сансан? Тийм би яг нөгөө банзагч цог дуулахдаа тийм би өөрийнхөө тоглож байгааг сонсоод инехгүй юу? Тийм өөрөө тоглож байгаа. Яагаад инех? Тухайн үед одоо эстрадын дуунд орж ирж байсан химнэлийг бас төгөлдөр хуур дээр өөрөө тоглоод санаж байж тэл гэж нэг төрөхгүй юу? Би энэ дууг ийм бүсгүй зориулж исэн юм да гэдэг нэг залуунасаа бодож инээд нүрсэн юм гэж би бод. Энэ бол 75 онд бичүүлсэн дуу гэдэг чинь би хөгжмийн их сургуулийн 2 дугаар дамжаа дуусгаад 100 ирээд бичүүлсэн дуу байна л да. Тэгээд би яг нөгөө амдчсан хэрэг 13 дахин гихчээр сургуульд явхаас өмнө банзагч байгаагаар нэлээд хідэн дуунуудаа дуулуулчихсан учраас ирээд л нэг цог сэтгүүл дээрээс Яв Холонгой Монгол үсгүй гэдэг шүлгийг олж аваад тэгэл ая хийгээл тэгэл банзагч байгаагаа гуйгаал тэгэл радиод өөрөө тоглоод бичүүлсэн ганцаараа төгөлдөр хурд тоглоод бичүүлсэн байгаа нь энэ шидэх хөөрхий ийм л юм болсон. Та хоёр нь их танхаа оюутай байсан байна. Ягаад тэгэхээр тэр үед одоо хамгийн алдартай, хамгийн од болж исэн, одоогоор хит болж исэн банзрагч байгаагаар өмнө нь зөндөө бичүүлээд одоо энэ дууг бичүүлээд ингээд сууж исэн гэдэг чинь 2 дахь. 3 дахь та яг үнэхээр яг таны энэ цалигсын их авиас гэдэг юм уу энэ хамгийн сайхан дуунууд чинь бас их залуу байхтай гарч ирсэн юм байна шүү. Оюутан байхад ч юм бол ингэдэг л дээ. Гэхдээ очиод нэг юм хийгээл нэг л одоо дээр идэл ард түмэндээ сонсгочих юмсан. Одоо миний энэ сургуульд хийж байгаа хийлийн юм их одоохондоо яаж хэцүү ойлгох вэ? Тэгээд нэг сайхан дуулж байгаа дуучнаар дуулуулах юмсан гээл ингэдэг л дээ. Ерөөсөө Яв Холонгойг бол би тань л да. Тэгтээ нэг ойр дотн бол байж үзег. 2 3 дууны шүлэг батлуулдаг байлаа шүү дээ. Тэгэд нэг батлуулж байсан санагдаж байна. Тэгэл битгэрийн ерөөсөн ганцхан Яв Холонгой битгэр бол ганцхан уран бүтээлтэй. Тэрний энэ Монгол үсгүй битгэр. Ерөөсөө тэр. Би бол цог сэтгүүл дээрээс олсон. Энэ шүлэгний миний анхаарлыг татсан нэг сони юм байна. Тэр агуу их мундаг байх нь чаа. Үйл үг гэдэг байхгүй юу? Энд үйл үг байхгүй. Нэг ч үйл үг байхгүй. Нэр үг тэмдэг нэртэйгээ явдаг. Ерөөсөө би одоо энэ үйл үггүй одоо шүлгээ дуу хийж үзүүл яасан гэдэг байхгүй юу? Хөөхөн бор Монгол үсгүй. Хөдөө талын цэнхэр яргуу. Наран таалах тэнгэрийн хаяа. Яадаг үлээ. Тэгэл байн ирсэн, явсан, суусан, ниссэн ч юм уу. Ямар ч үйл үг байх юм байна. Нэрээ тийм байна. Гэхдээ Яв Холонгойн дууны яруу найрагт
Лувсан шаргуутай хамтарч хийсэн би чам тайртай. Туулын урсгал шөндөө сайхансан. Баттөмөрхэн хийсэн. За өөртөө чинь хийсэн энэ Монгол үсгүй. За манай Яв Улангойг баг бурхан болсныхын дараахан баха манай энэ харан хамтлагийн Чука ах энэ. Эдгээр зөвхөн Монголдоо гэж. Гэх мэтийн энэ Яв Улан гэдэг нэрийг дууны яруу найртай холбосон энэ агуу дуунууд бол энд ингэ явж байна. Батболдын хувьд бол яг хөгжмийн найруулга энэ төрлийн жоохон орчин үеийн маягийн болгоод тэгээд өөрийнх нь төвшөнд бол хайтайхан дуулсан байна. Дээшээ гарч байгаа тэр дахилтын хэсэгтэр бол харин ч хөөрхөн болцсон болов уу гэж бодогдлоо шүү дээ. Иймэрхүү маягтай болсон байна. Хорхон бор Монгол бүсгүй хөтө талын цэнхэр яргүй наран таана хэнгэрийг хаяа найдан хүлээх сэтгэлийн ханна наран таана хэнгэрийг хаяа найдан хүлээх сэтгэлийн ханна айлхан бор Монгол бүсгүй амьдрал хөтлөх алтан харгүй орох таата өөрийн тоя нададурнах янаг хангацара орох таата өөрийн тоя нададурнах янаг хангацара сайхан бор Монгол бүсгүй саран дорх үрийн бөвэ өсөн нотгээ наттан бара надагулэг сэтгэлийн уя өсөн нотгээ наттан бара надагулэг сэтгэлийн уя За дараачийн дуу бол өнөөдөр бид нар одоо Монголын сайхан эмэгтэйчүүд Монгол үсгүй Монгол инженер сайхан урангоо тийм ээ Монгол эмэгтэйчүүд тэгээ ихийнхэн тухай сайхан дуунууд ингээд сонсож байгаа бол бас ингээд сэдвлээд ингээд үзэхлээр бас сайхан юм аа. Ингээд бид нар нэг санаж явах хижээ гэдэг дууг бэлдсэн байгаа. Энэ бол хөгжим шүлэг хоёрын Алтан гэрэл гэдэг хүн хийсэн. Гавьяа жүжигчин Одмаа 94 онд дуулсан. Одоо чулуун чимэг дуулж байгаа юм байна. Ачит ээж таны ган санаж зүүдэлж явна да. Алс солын нутгаас очиж амжихгүй л байна да гэж санаж явах гэсэн. Ийм дуу энэ бол шинэхэн үеийн одоо дуу байна шүү дээ. Тэгэхээр энэ ямар шум маягтай дуулагдаад яаж уламжлагдаад байна гэдгийг хоёлаа сонсъё. санаж зүүдэлж явна алаас холын нутгаас очиж амжихгүй л байна санснаар биштэй хормоо
чинь энэ цэргийн чиглэлийн чуулгуудаас гараад ирсэн. Их сонирхолтой дуучин. Одмагийн өөрийнх нь энэ дуулдаг арга нь бол бас хүмүүст их сэтгэл төрчөөс. Энэ дуу ч гэсэн маш их хүмүүс дуулсан шүү дээ, дуулагдсан шүү дээ. Одмагийн дуулсан энэ дууг бол чулуун чимэг шинээр дуулсан байна. Тэгээ чулуун чимэг бол өөрөө бас нэлээд няхуур юмд ханддаг юм дуучин л да. Нэлээд сайн няхуур хандсан байна. Магадгүй Одмагаас араа илүү тийм цээлхэн илэрхийлэх гэсэн ийм оролдлого байх шиг байна. Хөгжмийн хэмнэлд нь бол шинжил хийсэн байна. Яг найруулгын шинжил. Тэгснээрээ бол яг Одмаг давтсан гэхээс илүүтэй чулуун чимэг өөрийгөө олох гэсэн хандлага бол байгаа юм байна л гэж ингэж ажиглагдсан. Тэгээ манай сонсогчид үзэгчид бол энийг хараад одоо мэдэрнэ. Ачтэж таньгаа санаж зүдэлж яванда алс холын нутгаас очиж амжихгүй байна. Санснаар биштэй Дараачийн нэг дуу байна. Тэр нь бас эднэр миний нэг дууг сонгож авчээ. Урангоо гэдэг дуу бол миний одоо багшийн сургуульд багшлсан анхны жил гарсан дуу. Энэ цоодл гэдэг хүн авчирсан. Энийг бүр тусгай одоо нэвтрүүлэг хүмүүс хийсэн байна лээ. Тэгэхээр энийг бол энэ манай телевиз үзэгчид мэдж байгаа. Энэ цоодл гэдэг хүн над дээр авчирч өөрөө өгсөн. Би танихгүй байсан. Хамгийн эхлээд бол Чин зориг миний шав одоо төрийн шагналт хөгжмийн зохиол Чин зориг чинь би анги удирдсан багш нухантай багшийн сургуулийн. Тэгээд 72 онд хин Чин зориг анхудаа дуулаад тэгээд Чин зорогийн дуусныг банзрагчгаа сонсоод тэгээд хөөхөн дуу юм байна гэж банзрагчгаа
надаас авч дуулсан дуу штэ. Тэгээ Банзарагчгаа битгэрийн ойртдаг тэр. Чин зоригийн ачаар Банзарагч Шинжлэхгүй яагаад энэ дуулдаг байсан юм уу? гайхамшигтай. Нөгөө нэг өөрийн нэг бичлэг үлдсэн байдаг штэ. Урангоог бол их гоё дуулсан. Тэгээд бас чин зориг байснаар бас би Банзарагчгаатай ойртох хацтай. Тэгээг бол Банзарагчгаа намайг ятаах уу? Энэ шүлгийн бичдэг энэ Ичи хорлонгийн цоодлого чи түүхч яруу найрагч яг хуу яруу найрагч гэхээсээ илүү тийм дууны үг бичдэг хүн. Гэхдээ ер нь их олон дуу байхгүй хаа. Олон дуу байхгүй хаа. Ер нь түүхчл хүн юм байна л. Одоо энийг алтан түлхүүр дуулсан байна. Эмэгтэй хүн. За. Тэгээ хоёлаа сонсъё. За. Эмэгтэй хүн дуулж байгааг бол би ерөөс анх удаа ингэж сонсож байгаа юм. Ардын манертай юм байна тий. Тий. Анхнаасаа энэ таны барьсан чиг Ер нь бол хамтлаг ардын юм байна. маягийн дуу л да. Ардын маягийн дуу. Тэгээ энэ дуу гараад хүмүүст их хурдан хүрээд тэгэл баг энэ дуу дуурайж энэ төр дуунууд гараад байсан шүү. Сэцэг нуурихоо зий цэнгэлт насаварлахоо уулзгаатан шаглагтаач гэх шиг ингээ нэг ийм ойролцоо дуунууд ингэж гараад байсан шүү тэр үед. Тэгдэг шүү дээ. Нэг бас яруу найрт тэгдэг гэсэн саний шүлэг гараад ирэхдээ. За нэг шүлэг гараад ирэхээр одоо тэгэрээ гэхээр л битгий тэгэрээ миний хүү гэл ингээл одоо яаж бас нэг тийм хандлага бол байсан. Би бол алтан түлхүүр энэ дөөрөө туршиж үзсэн байна. Бас бүтээл тойрвсон байна. Алтан түлхүүрт нэг хоёр их сайн чанар байгаамаа. Нэг чанар нь юу гэхтэй зэрэг монголчуу маягийн орчин үеийн аргаар дуулчих гэсэн оролдлого нэг байх шиг байна. Хоёрдугаарт бол энэ мэрэгжлийн дуучин гэдэг ойлголтыг бол яг биднийхээр ухаарахаасаа илүүтэй зүгээр л дууг бол ерөөсөн хүнд хүргэж сэтгэлдээ хүргэжил байх нь л мэрэгжил юм байна гэж ухаарч явах шүү. Тийм учраас хүнд их ойрхон зүгээр бүр их муугаар дээхэн үеийн бүр их муугаар хэлэх юм бол клубын маягаар дуулаад байгаа юм шиг. Муугаар хэлвэл. Гэхдээ эн чинь бол клубын маяг гэж үзэж болохгүй шүү дээ. Хүндийг хүрээд байгаа юм чинь. Тэгээ өөрөөр хэлбэл тэр бүр олон нийтийн дуулдаг аялгаар очоод байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас өөрийгөө авч яваа дуучин хүний их сайн чанар. Өөрийн арга барилтай болцсон. Бас өмнөх нэвтрүүлгүүдэд бид нар алтан түлхүүрийн дуулсан малчны сэдвтэй олон дуунуудыг их оруулсан байсныг санаж байна. Тэгээд би даасан одоо CD-ш гаргасан байсан тийм ээ. Тэгээд яг таны одоо түрүүний хэлдгээр тэр Монгол үндэсний тэр нэг малчин ардын тэр сэдв рүү их өөрийгөө оруулаад өөртөө байгаа зүйлээрээ нөгөө хит их маяглалгүйгээр одоо жишээлбэл хитрхийх одоо аранжировка хөгжмийн найруулга гал хөгжмөр нүдэл ингээл байгаа юмнаас маш хол тэгсэн хэрнээ нэг тийм эвлэгхэн тийм нэг гоё хүрээд байх шиг байна.
Дараачийн дуу бол энэ Балчин Нямгаан өөрийнх нь шүлгээ бичсэн, хөгжмийн зохиосон Балчин Ням гэж хүнээ. Би энэ Балчин Нямгаан дуулан хүлээж суунуудаа гэж сайхан дуу байдгийг. Энэ дээхэн үед л хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн байсан. Салаа хархан гэзгээ самнан хүлээж суунуудаа гэдгийн Тий. мөн үү те? Аккордеон тоглодог ийм хүн байсан санагдаад байгаа байхгүй юу? Энэ дууны шүлгийн нь бол энэ Галтай Балчин Ням гэж хүн зохиосон байх юм. Тэгээд Балчин Ням гэж яг ямар хүн юм бэ гэхлээр энэ их олон сайхан дуутай тэр Тэмээний дэргэд дуу дуулахад гэж байна. Хонгор хотгор хээр гэж дуу байна. Хайран шингээж ойлоо гэд нэрнээс ахуулаад нэг тийм ард юм аа гэдэг чинь би бол ерөнхийдөө санаад байна. Тэр дуулан хүлээж суунуудаа гэж байгаа үстэй тий. Тэр чинь бол алдартай дуул да. Сайн дуу зохиосон хүн заавал олон дуу зохиосон байх албагүй шүү дээ. Тийм ээ мэдээж. Үгүй ганц дуул байхад хангалттай байдаг үстэй. Тийм учраас бол Балчин Нямгааг одоо заавал өөр сайн дуу байна уу гэд нэгжээд байх явдалгүй. Энд өнөөдөр сонсгож байгаа үзүүлж байгаа дуунууд бол заавал алдартай хөгжмийн зохиолчийн дуунууд байх албагүй. Заавал олон дуу бүтээсэн хүний дуу байх албагүй. Хүмүүсийн дунд дуулагдаад таалагдаад сэтгэлийн татаад уламжлаж дуулаад шин дуучин гарч ирээд тэр дууг сонирхлын татаад орчин цагийн хүмүүст одоо хүргэж байна гэдэг бол тэр дуу өөрөө уран бүтээлийн шимтэй байна л гэж ингэж ойлгож байна. Тийм учраас энэ Балчин Нямгаан одоо ээжтэй өргөх дуу гэдгийг Гавьяа Шившин Банзрагч гой бол дуулсан байгаа. Тэгээд Монгол улсын Гавьяа Шившин Ган зориг шинээр дуулсан байгаа. Энийг сонсъё. Гавьяа Шившин Ган зориг Банзрагч гой дуунуудыг нэлээд олон дуунуудыг сэргээж дуулж байна сүүлийн үед. Энэ бол их сайн да. Тим том дуучны одоо дуунуудыг сэргээж дуулна гэдэг бол их сайн чанар. Хэрвээ Банзрагч гой байхгүй байгаад Ган зориг 70-аад онд байсан бол Банзрагч л байх юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхдээ дуулж байгаа ингээд сонсоод байхад бол яг үг хэлэх, яг тэр үгийг очих, сонсогчдод очих байдал бас нэг тэр аялгаунд нь байгаа тэр нэг арай гүнзгий чанар бол Банзрагч гад илүү байгаа. Ган зоригийнх бол гой цэвэр ганган чимэгтэй хонх шиг жингэнсэн. Тэрүүгээр энэ хоёр ялгаатай байгаад байна шүү. Хамгийн гол нэг зүйл байгаа. Энэ бол сэтгэлийн тогтцсон тухай яриад байгаа байхгүй юу? Нөгөө цаг үе маань хурдан хэмнэлтэй болсон учраас би өнөө Ган зоригоо өмөрөх гээд байгаа байхгүй юу? Харин тий. Би ч өмөрөх. Ган зориг би өмөрөх байгаа байхгүй юу? Би ч өмөрөх. Хуучин Банзрагчийн үе сонсдог байсан сэтгэлгээгээр Ган зөргийг шүүж болохгүй болчихно. Өнөө тий. Тийм ээ. 10 жилийн дараагаар бол мөн л Ган зөргийн үед бас нэг өөрөөр дуулж байжтэй л гэж хүн бодлоо. Тийм учраас тэр үе үеэр нь ялгаж салгаж бодож хон зүйтэй юм байна л гэж бодож байна. 태흥 도르송 애지민네도 안
үнцийг бүвэн дуугаараа ингэж уйрааж зөөлөж яадаг энэ амьдралын хатуу хөтөө бүхнийг одоо эрчүүдтэй мөр түшин одоо үүрч дүрч яваа энэ сайхан эмэгтэйчүүдийн тухай олон сайхан дууг бид нар хоёлаа сонслоо. Дуучин Монголд хүмүүс маань энэ дуунуудаа хайртай үеийн үед одоо дамжуулаад ингээд дуулж сонсож байна. Тэгээ энэ нэгэн зүйл их ажиглагдж байгаа юм. Тэр нь юу юм бэ гэхээр дууны үг хэдий чинээ сайн байна уу? Төдий чинээ дуу мөнх настай байна. Дууны үг ая хоёр яг нэг хоорондоо нэг эвсэн найралдах гэж нэг ярьдаг тийм ээ. Арга билэг шиг зохицуул дуу их урт насалж байна. Тэгээ энэ дуу бүхний цаанд хувь заяа байна. Дуу бүхний цаанд цаг үе байна. Хамгийн гол нь энэ дуунууд яг өнөөдөр ч гэсэн бидэнтэй цуг түүхийг бүтээлцээд ингээд бидний дунд ихшгэлээд уянгалаад хэвээрээ байж байна гэж харагдж байна. Ер нь яах гэж хүмүүс энэ дуу сонсоод байд юм бэ? Нэг асуулт гараад байдаг хөө яах гэж. Тэгэхээр бол үг ая хоёр бол ер нь ухаан сэтгэл хоёр байд юм байна л да. Яс үгэнд нь ухаан хүчтэй байж аянд нь сэтгэл хүчтэй шингэсэн цагтл дуу бол сайн болд юм байна. Ухаан сэтгэлээ сэлбэхийн тулд л хүмүүс дууг сонсдог юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэ ихийн тухай дуунууд бүсгүүчүүдийн тухай дуунуудыг сонсоод манай сонсогчид, үзэгчид ухаан сэтгэлийн ямар нэг хэмжээгээр сэлбэхт нь нэмэр болсон болов уу гэж бодож байна. Ихийн тухай, эмэгтэйчүүдийн тухай маш олон дуу, сайхан дуунууд бол Монголд бий. Тэр болгоныг манай орчин цагийн дуучид сэргээж дуулах, өөрчлөлт дуулах талаар бол санаа тавиад ингээд дуулаад байх юм бол бид нар манай нэвтрүүлэг улам л өргөн баян болоод байх. Тийм учраас дараа уулзахтаа бид нар улам сайхан болгож дуулсан, улам илүү болгож дуулсан олон шин сайхан залуу дуучдын дуу хоолойг хуучин сайхан дуунуудтай зэрэгцүүлэн сонсох харах боломж олдно хаа гэж найдаж байна. Энэ удаа бид нар үгээр нэвтрүүлгээ өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа. Уян дээрээс мордуута улаан тоос хаттадвэ бэлмэн жороо унлачиг тэлгүүлж хайлгуулж гайхуулдвэ үцхийн ихийг үтсэн үеийн уртыг туулсан дөрвөн мөнхөд хүлээцтэй төдгөн авда хайртай би төдгөн авда хайртай би ургах наран мандуутан уулга алдан ачаадвэ тэргэл саран